Шудраг, хариуцлагатай ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авилгын эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани зүгээс уриалж байна. Төрийн үйлчилгээний ил тод нээлттэй шилэн байдлыг нэмэгдүүлж, хяналт хариуцлагыг дээшлүүлэхийг Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компаниас уриалж байна. Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компаниар өөрчлөлтөд иргэн хуулийн этгээдийн төлөөлөл та бүхнийг авилгын эсрэг бидэнтэй нэгтгэхийг хүсье. Авилгын тухай хуулийн 7-1-1-д албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт шахалт үзүүлэх, хүнлэнгөөс оролцох, нөлөөлөх. 7-1-2 бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах. 7-1-3 албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар альва хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах. 7-1-6 албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх.